За сайн уу манайхаа Disney-ийн хүүхэлдэйн кинонуудыг үзэж өсөөгүй хүүхдүүд ховор байх тий. Ялангуяа охтуудын маань бага нас, өсвөр нас гээд яг өөрхөн үеэд нь Disney-ийн гүнжнэр бол салшгүй холбоотой байдаг шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн ярьж өгөх кино маань Үнсгэлжингийн түүхийг орчин үеийн ахлах сургуулийн хэв маягт оруулсан кинонуудын нэг бөгөөд 2004 онд гарч байсан A Cinderella Story гэх кино байгаа. Кино маань Сэм хэмээх бяцхан охин аавтайгаа цагийг зугаатай өнгөрүүлж буйгаар эхлэх бөгөөд эндээс тэрээр аавынхаа бүхий л ертөнцийн мэд харагддаг. Гэвч Сэмийн төрсөн өдрөөр аав нь Фиона гэх нэмэгтэйтэй танилцаж бүх зүйл өөрчлөгдөх болно. Аав нь Фионатай гэрэлснээр аавтайгаа хоёулахнаа байсан түүний бяцхан ертөнцид Фиона болон түүний дагуур охид орж ирдэг. Нэгэн арай Сэмийн аав нь түүнд үлгэр уншингаа үнэт сургаалаа хайрлаж байхад нь гинэт газар хөдлөлт болж аав нь Фионаг аврахаар яваад ахиж хизээж эргэж ирэхгүйгээр үрд түүнийг орхин отсон юм. Үүнээс хойш цаг хугацаа урсан өнгөрч 8 жилийн дараах Сэм маань аль хэдийнэ биеэ даасан ухаалаг охин болж өссөн байх хэдий ч бүхий л эрх мэдлийг хойд ихэн гартаа авсан байдаг. Фиона түүний аавынх нь хоолны газрыг ч мөн авсан байхаас гадна Сэм маань сургуультай сурахын хажуугаар зоогийн газартаа бас ажилладаг юм байлээ. Аз болоход энтхий хүмүүс яг л түүний гэр бүл мэт түүнд анхаарал халамж тавьдаг бөгөөд Ронда хэмээхийн нэмэгтэй бол түүнд бүхий л сайн сайхныг хүсдэг болох нь харагддаг. Манай хүнч тэгээд хичээлдээ явахдаа сайн найз Картерыгаа гэрээс нь авах бөгөөд тэд хоёул сургуулийнхаа үл үзэгдэгч хэдий ч Картер маань сургуулийнхаа хамгийн од охин болох Шэлбиг, харин Сэм маань хамгийн дог залуу болох Остныг крашлдаг болохыг бид мэдэж авнаа. За тэгээд сургуулийн нэг өдөр болж байх ба манай хүн утасны цаанаас нэгэн залуутай харьцаад 1 сар болж байгаа бөгөөд тэр залуу манай хүний зүрх сэтгэлийг булаасан Остон байдгийн. Гэхдээ энэ хоёр маань нэг сургуульд хамт сурдгаа л мэддэг. Харин бие биенээ ерөөсөө танихгүй байгаа юм байлээ. Гисэн хэдий ч тэд зүрх сэтгэлээрээ бол аль хэдийнэ нэг тийм хөөрхөн холбоотой болчихсон байдгаа. Тэгээд Остон түүнтэй уулзахыг хүсэж байгаа учраас маргааш болох сургуулийн багт наадмын үдшилтэд бүжгийн талбай дээр 11 цагт уулзахаар хүлээж байя гэдэг. Харин маргааш өглөө нь манай хүн энэ талаараа найзтай хэлэн өөрийгөө түүний таамаглаж байгаа шиг охин биш байх вэ гэд очих хэсэгтээ эргэлзэж байгаагаа хэлэхэд Картер түүнтэй өнөөдөр үдшилтэд очиж уулзах хэрэгтэй. Хэрвээ хүсвэл би чамтай хамт явж туслая хэмээдэг. Харин энэ үед нь Сэм рүү түүний хойд их залгаж, ээлжит ажлуудаа даалгаж хэлдэг бөгөөд Картер түүнийг яагаад Фионагийн боол шиг амьдрах хэрэгтэй бэ гэж асуухад нь Сэм маань дараа жил хүссэн их сургуультай сурахад нь Фиона төлбөрийг төлөх учраас түүний даалгасан болгоныг нь үг дуугүй хийдэг болохоо хэлдэг. Үүний дараа Остон аавынхаа машин угаалгын газар ажиллаж байх ба эндээс түүний аав нь аль хэдийнэ Остны өмнөөс ирээдүгün шийдчихсэн байдаг бөгөөд манай хүнд бол эсэж орох сургуулаа сонгох битгийхэл бодох ч ирэх хөвгтгүү болох нь харагддаг. За тэгээд Үнсгэлжин маань хойд ихтэй өнөөдөр орой болох сургуулийн үдшилтэд явж болох хэсгээ асуухад нь Фионач чи ямар хуваа хичээсэн хүн бэ? Бусдыгаа жоохон ч гэсэн бодооч тэр бүжигтээ явахынхаа оронд зоогийн газартаа очиж шалаа угаа. Чамд коллежид сурах мөнгө хэрэгтэй байгаа зү гэд дарамтлаад Гэхдээ энэ хамгаалтын шил нь яг яа гээд байгаа юм бэ те? Манай хүн ч үргэлжлүүлэн би хичээгүүлэн сурахынхаа хажуугаар 7 хоногт өдөр болгон зоогийн газартаа ажиллаж байгаа. Би өмнө нь танаас юу ч гуйж байгаагүй шүү дээ. Намайг явахыг зөвшөөрөөч гэж гуйдагч мэдээж юу гэж зөвшөөрөхвтэй. Тэгснээ одоо чи хангалттай том болсон. Чам нэг зүйлийг хэлэх гэж их удаан хүлээлээ гэснээ. Чи бол тийм ч хөөрхөн сайхан охин биш. Би чамтай энэ талаар ярилцаж байгаадаа их баяртай байна гэж наадیں۔ Тэгээд оройн манай хүн зоогийн газар ажиллаж байх бөгөөд хойд ээж нь өөрийнхөө охтыг үдшилтэд хүргэж өгчөөд яг 12 цагт эргээд ирэхээ сануулад явдаг. Үүний дараа Сэм маань сургуулийнхаа од гаруудын суусан ширээнээс захиалга авахар очих бөгөөд манай хүнийг зоогийн газрын охин энэ гэд дормжлох хөнгө аястай харьцацгаанаа. Тэгснээ нөгөө Шэлби ч ямар ч сахаргүй нүрс усгүй захиалчхаар юу байна гэхэд нь Сэм усал байна да гэж идэг. Сэмийг захиалга аваад явсныхан дараа Остон Шэлбид хандан түүндээ тусдаа ярилцах хэрэгтэй байгаа талаараа хэлтэл Шэлбич надад энэ хідээс нуугаад байх зүйл байхгүй. Чи энд хэлж болно штэ гэхэд нь манай хүн түүнээс салахыг хүсэж байгаагаа хэлдэг. Тэгсэн Шэлбич чи өөр хүнтэй болцсон байна те гэж асуухад нь Остон ч хэн гэдгийг нь мэдэхгүй байгаа ч би тийм гэж бодож байна гэдээ. Манай хүн одоо бодол Сэмийг хилээд байх шиг байгаа. Тэдний гарч явсныхан дараа Картер Зорогийн хувцастаа ирээд Сэмийг авч явах гэхэд нь Сэм маань хэрвээ Фиона энэ талаар мэдвэл намайг ална штэ. Би явж чадахгүй гэсэн байж дээ. Үүнийг сонсон Ронда түүнд хандан аав чинь чамайг аз жаргалгүй байхыг хүсэхгүй байх байсан гэхэд нь зоогийн газрын ах эгч нар нь бүгд л түүнийг чи үргэлжил ажиллаад сураад байдаг. Яагаад ганц удаа өөртөө цаг гаргаж болохгүй гэж хэлэн бүгдээрээ түүнийг хөөрхөн зоригжуулцгаадаг. Энэ бүхнийг сонссон Сэмч тэгээд зориг гарган та нарын зөв би хизээч өөрийнхөө төлөө ямар нэгэн зүйл хийж байгаагүй. Би үдшилтэд явах болно гэж хэлдэг.
Даанч манай хүнд өмсөх хувцас байхгүй тул Рондо түүнийг дагуулan дэлгүүр орно. Тэд дэлгүүрийн бараг бүх хувцсыг туршиж үзэх боловч яг Сэмд тохирох хувцас олддгүй. Тэгсэн Рондогийн нүдэнд нэгэн цагаан маск тусснаар өөрт байгаа зүйлээ санан түүнийг гэрлүүгээ дагуулж яваад өөрийнхөө хормын даашинзаа гарган чамд үнэхээр гоё зохино гэж хэлээд өгдөг. За тэгээд үдшилхэн эхэлсэн байх ба сургуулийн DJ охин нь өнөөдрийн ханхүү болон гүнжийг та нарын хэн гэдгээр чинь бус харин хувцлалтаар чинь тодруулах болоо хэмээн зарладаг. Сэмийн хойд эгч нарын Сями Морийн хувцас нь фейлдээд Сями их рүүчиг болцсон л явж идэв. Тэгсэн Шэлби энд бүр найзуудтайгаа сахиусан тэнгэр юм уу хайшийн тий. Остон бол яг л ханхуу шиг хувцлаад ирсэн байдаг. Харин манай хүн Рондогийн өгсөн цагаан даашинцтай орж ирэхэд бүх залуусын нүд түүнлүү тусаастай, охтууд түүнд атаархаастай. Тэгээд Сэм тогтсон газраа товлсон цагтаа зогсож байхад түүний ард нь Остон ирэх бөгөөд Сэм маань Остонтой харьцаж байснаа мэдээд өөрөөр нь тоглосон байна гэж буруугаар бодон явах гэхэд нь ханхүү маань түүний араас очин Шэлбигээс салсан болохоо мөн өөрийнхөө чин сэтгэлийг ойлгох гэж хичээн түүнтэй хамт баймаар байгаагаа хэлээд Сэмийг дагуулan гарнаа. Энэ хоёр маань тэгээд ойролцоох цэцэрлэгээр зугаалan Остон Сэмийг багтаа байгаа учраас хэн болохыг мэдхийг оролдон асуултууд асуун бие биедээ улам илүү татагдаж байгаа нь харагддаг. Харин энэ хооронд Шэлби дээр Остны нэг найз нь ирээд түүнийг Остноос салсан юм чин гээд хүсгүй байх нь хүчээр үнсэх гэж чижээ надын. Энэ үед нь Картер маань Шэлбиг хамгаалан баатрын нүрээр гарч ирээд салгалсан хар юмыг зогсоогоод хэсэгтэл муур хулган болно. Тэгээд эцсийн мөчөд Картер дүрдээ орон нөгөө хийх чинь нэг сайн хашрааснаар хайрч Шэлбигийнхээ баатар нь болоодохноо. За харин энд үнсгэлжин маань ханхүү тгээ бүжиглээл. Ханхүү түүнээс анхны харцаар дурлна гэдэгт итгэдэггүй. Би чамайг урд нь харж байсан юм шиг санагдаж байна гэж мэгээл маскыг нь авах гэж байтал Сэми 12-оос өмнө зоогийн газартаа буцаж амжихаар тохируулсан утасны сэрүүлгэн дууран үнсгэлжин маань түүнээс уушлалгүйн бодит байдлаас хоцрох гэж буйгаа хэлээд гүгээд явчихнаа. Тэгээд Сэм маань гүйсээр Картрыгаа олтол найз бүр Шэлбитэйгээ үнсэлцээ завгүй байж идэг шүү. Үнсгэлжин маань цагаа заасаар явах хэрэгтэйгээ ойлгуулан түүнийг арайхийн дагуулan явдаг. Сэмийг яран гарч явахыг харсан Остон ч түүний араас гүйсэн боловч амжилгүй алдчихдаг ба Сэмийн унгаасан утсыг нь газраас олж аван үлднэ. Манай хоёрыг машиндаа ирж байхдаа зэрэгцээд Фиона ихэр охтоо авч яадаг ба охтоосоо өдөршлийн гүнжээр тодорсон эсгийг асуухад охтууд нь ч угаасаа юу гэж гүнж болох вэ? Сэм маань харин тодорсон юм бэлээ. Охтууд ч энэ талаар ээжтэй хэлээд нэг охин биднээс урьдчилаа гэхэд нь Фиона ч миний урам маш их хугарлаа. Та тийм харагдахгүй л байна да. Өө, энэ ботокс л доо. Би дахиад цаг ахсын турш ямар ч сэтгэл хөдлөл гаргаж чадахгүй. За тэгээ Сэм Картер хоёр маань яг Фионагийн машинтай мөргөлдөнгөө шахаад зогсоход нь хорон санаатай хойд эгч нар нь Сэмийг харчдیں۔ Тэгээд ээжтэй харуулхаас өмнө ашгүй доошоо нуугдснаар баригдалгүй өнгөртөгч эхрүүд нь угаасаа харцсан болохоор сэжиг авчнөө. Тэгсэн Картер маань бас 35-аас дээш хурдтай явж болохгүй энэ төргээд мөлөх нь холгуул явж идэг. Ардаас нь Сэмийг барьж авах хэрэгтэй гэсэн хаазан дээр нь муурны хүл давхар орж ирээд хүлэн тэндээ гацаад галзуу хурдаар солиотой давхисаар өнгөрнөө. Тэгээд цаг яг 12-ыг заахад Сэм хаан байна гэсээр Фиона охтын гамтаар орж ирэхэд Рондо болон ажлын газрын ах эгчнэр нь амхандаа л цаг очих гэж хичээдэгч Фиона Сэмийг үнэхээр үгнээс нь зүрэн үдшилтэд явсан байна гэж бодон түүнийг олохороо хүзүүг нь тас мушгиндаа гэсэн байж идэг ширүүн. Харин энэ үед нь манай хүн ашгүй амжаад ирсэн байх ба нүүрэндээ гурил энзэр нялцсан аль хэдийн шүнжэнгөө ажилсан хүний дүрээр зогсож идэг шүү. Үүнийг харсан Фиона ч яаж чадалгүй гараад явнаа. Сэм маань харин даашинзан дээрээ шууд ажлын хувцас углаад аргалсан байдаг. Манай хүн ч тэгээд цагаа тулвал бас хөөхөн сэргэлэн байгаа юм шүү. Маргааш нь хичээлийн нэгэн өдөр эхлэх бөгөөд манай хүн Картертай хамт сургуультай ортол өөрийг нь хайж буй зарлалыг Остон сургуулаар нэг наасан байдیں۔ Остны найз нь түүнийг зүгээр нэг охины төлөө яагаад ийм зүйл хийгээд байгаа талаар нь асуудал. Тэр жирийн нэг охин бишээ. Тэр бодит байсан. Тэр охин намайг сонсдог гэж идэг. Харин нөгөө найз нь түүнийг гар утсаар нь олж болохгүй юу гэж асуухт нь утсан түгжээтэй болохыг хэлдэг. Энд харин Картер Сэм тандан тэр чамайг хаасайгүй хайж байна. Чи түүнд өөрийгөө байсныг хэлэх хэрэгтэй гэхэд нь манай хүн мөрөөдөл хിവэрэ байсан дээрээ энэ бүхэн бодит байдалтай тохирохгүйгээд ерөнхийдөө Сэм маань түүнд өөрийгөө тохирох нэг нь бишээ гэж бодон өөрийгөө илчлэхдээ итгэлгүй байгаад байдаг. Тэгээд хэрвээ Картерыг Шэлби өчигдөр өөрийгөө байснаа хэлэх юм бол Сэмч бас Остонд өөрийгөө байснаа хэлэхэр болоод тохирцгоодог. Шэлби найзуудтай Картерын талаар тааг магтцсан тэр үнэхээр нууцлаг хэрнээ гайхалтай залуу байсан гэсэн явж идэв. Картер ч Сэмдээ хараад суралц гэж хэлээл Шэлби дээр очтол нөгөөх нь бүр харваас түүнийг жигссэн байдалтай өчигдөр орой би хитрхээс огтсон байна. Бидний хооронд юу ч болоогүй. Бид тис ондоо хүмүүс гээд хаяад явчлах уу яах вэ? Өнийг сонсон Картер тэгээд хэлэх ч үггүй болоо л явнаа хөөрхий.
За энд харин Остны хоёр найз нь түүнтэй хамт бүжгэлсэн гих охиныг олсон гэд дагуулад очтол баахан охтууд шаагилцсан байж идэв. Үзэгдэл солигдож Фиона гэртээ ирсэн захианууд дундаасаа Сэмийг Принстонд тэнцсэн гих захиаг олж харан түүнээс нуугаад аваад үлдэж байгаа нь харагддаг. Манай хүнийг өрөөндөө ороход Остноос түүнд "Чамайг бодохгүй байж чадахгүй нэ. Чиний хэн болохыг мэдмээр байна" гэх мэйл ирсэн байх ба манай хүн яг зориг гарган өөрийнхөө нэрээ хэлэх гэж байхад нь хойд эгч нь өрөөнд нь орж ирээд Сэмээр бичүүлж байгаа илтгэлээ асууснаа "Хурдан бичиж өгөөч ээ" гэж мэгээд байдیں۔ Тэгсэн энэ үед нь Фиона түүнийг дуудснаар хойд эгч нь Сэмийн компьютерыг зөвшөөрлөхөө харан түүнийг үнсгэлжин байсныг нь мэдээд авчихдаг ба үүнийг нь бас нөгөө ихэр нь сонсоод тохноо. Харин энд Остон маань бас Принстонд тэнцснээ хараад сууж байхад нь түүний аав орж ирэн өөрийнхөө сонгосон их сургуулиа дахиад түнд зөв мэтээр ойлгуулаад гараад явдаг. Тэгсэн нөгөө Сэмийн хойд эгч нар Остон Сэм хоёрын захиануудыг нь сайхан бичиж аваад цээжилсэн өөрсдийгөө түүнд үсгэлжин байсан гэж хэлэхээр ирцгээсэн байдгийн. Тэгээд Остныг хараад энэ хоёрч хоёулаа "Би үсгэлжинчин байна" гэж чичрээд байхыг харсан Остон ч бүжгэн дээр байсан охин нэгэн зүйлээ унгаагаад явсан. Тэр зүйл юу байсан бэ гэхэд нь угаасаа энэ хоёр мэдэхгүй юм чинь нэгэн төрөвч нөгөөх нь бүр загс гэж яддаг шүү. Үнийг сонсон Остон ч энэ хоёроос холдоод явчихлгүй яах вэ? Тэгээд нөгөө хоёр маань бүр алцаад үлднээ хөрхий. Сэмийг ажиллаа хийж байхад нь Остон орж ирээд энэ хоёр маань хэсэг ярилцсан. Сэм түүнд өөрийгөө илчлэх гэхэд нь бас л Фиона гарч ирээд цаад болчихноо. Маргааш нь сургууль дээр хойд эгч нарын Шэлбитэй уулзсан. Сэмийг хэрэгээр Остонтой харилцаа тогтоон чамаас салгах гэж хичээсэн. Мөн тэр бол үнсгэлжин гэд хэлчтэй. Амар хорон багаз. Итгэхгүй бол хардаа гэд мэйлүүдийг нь хэвлээд ирсэн. Тэрийгэ харуулснаар Шэлбич хорхоотой араанда Сэмийг зуучиж байгаа юм л та. Тэгээд сургуулийн хөгжөөн дэмжигчдийн үзүүлбэрийн дараа бүх хүүхдүүдийн өмнө нэгэн тоглолт үзүүлдэг бөгөөд Сэм Остон хоёрын мэйлийг ашиглан мэлхий гүнжийн үлгэрийг бэлдсэн байдаг ба сүүлдээ тэр гүнжийн дүр эсгсэн охин бол зоогийн газрын үйлчлэгч охин болох Сэм гэж хэлээд шоолон бах таваа хангацгаадаг. Сэм маань тэгээд гэртээ ирэн орон дээрээ уйлаад хэвтэгт нь Фиона орж ирээ захиа өгөх ба их сургуулиас нь ирсэн захиаг биш харин тэнцэнгүү гих захиаг хурамчаар хийгээд аваад ирд юм да. Тэгснээ "Өө үгүй чи маш их хичээсэн шүү дээ. Гэхдээ сайн талаас нь харуул чи зоогийн газартаа үлдсэн насаа зориулж болох нь байна шүү дээ" гэж авдсан байлаар аваа чин. Үүний дараагаар манай хүнч хуучин эд зүйлсээ гарган аавтайгаа авахулсан зургаа харах ба аавынх нь түүнд уншиж өгдөг байсан үлгэрийн номыг аваад шидчихнэ. Маргааш нь Сэмийг сургуулийнх нь доог тохуу хийгээстэй хэцүүхэн байдалтай болсон байдаг. Харин оройн Остон Сэм рүү мэйл бичих гэж байх боловч төдийлөн юу гэж бичгээ мэдэхгүй эргэлзэн суугаа нь харагддаг. Сэм маань ч тэгээд амьдралтайгаа эвлэрсэн байдалтай шалаа зүлгэн суухт нь Рондо ирээд түүнд өөртөө итгэхэ болж болохгүй хэлээд зогсож байхад нь Сэмийн хойд эгч нар орж ирэхдээ хаалгыг хүчтээс авснаар ханад үлгсэн гитар унан хуучин байсан өгнүүд буюу "Алтгаас бүү ай, зоригтой бай" гэх утгатай үгсийг харан зориг орж Фионагийн түүнд өгж буй даалгаврыг нь хийж чадахгүй гэдгээ мөн энэ ажлаас гарч гэрээс нь нүгээж хэлдэг. Үүнийг сонсон хойд их эгч нар нь шоолон түүнийг тэгээд хаана амьдрах юм бэ гэд асуухт нь Рондо Сэмийг авч амьдрахаа хэлдэг. Сэм маань харин Фионад хандан "Чи над үс хамар, царай зүсээрээ бүр миний аавын зоогийн газраас тоглож болно. Харин надаар бол тоглож чадахгүй шүү" гэж зоригтой хэлэх болно. Сэмийн араас Рондо "Энэ олон жил энд Сэмээс болж дэвшиж ажилласан. Тэр одоо гарч байгаа болохоор би ч бас гарлаа" гэж хэлдэг. Араас нь зоогийн газрын бүх ажилчид нь ажлаа хаяад гарчихнаа. Оройн сургуулийнх нь хөл бөмбөгийн тоглолт болох гэж байх ба манай хүн эрэгтэй хувц солих өрөөлөө орон Остон дээр очиод түүнийг хулчгаар хурамчсан гаргасныг мөн өөрийгөө хэн гэдгийг хэлэх зориг хүрээгүйч одоо бол айхаа болж өөртөө итгэх итгэлтэй болсноо хэлээд одоо түүнийг дахиж хүлээж чадахгүй. Учир нь түүнийг хүлээх нь гантаа үед бороо хүлээхтэй адил хэрэггүй урам хугармаар зүйл гэж хэлээд явчихнаа. Үүнийг хэлээд гарч ирснийхаа дараа манай хүн одоо л нэг гүнзгий амьсгаа авахтайгаа болдгийн. За тэгээд Сэм маань найз Картертайгаа тоглолт үзэхгээ сууж байх ба Остны сэтгэл санаа нь сайнгүй байгаа хэдий ч аавынхаа хэлснээр аргагүй эрхэнд хичээж тоглож байгаа нь харагддаг. Тоглолтын эцсийн мөчөд бүгд л Остныг дэмжин ойрлоход энэ бүхэн Сэмд тухгүй санагдан тоглолтын дундаас орхин явах гээд босноо. Харин түүний гарч явахыг харсан Остон ч өөрийн зүрх сэтгэлээ даган тоглолтоо хаян талбайгаас гарах гэхэд нь аав нь түүнийг зогсоон "Чи мөрөөдлөө хайж байгаа мó" гэхэд нь "Үгүй аава, таны мөрөөдлийг хайж байна" гэж хэлээд гүйчихнэ. Остон ч Сэм дээр очиход Сэм гайхан түүнийг энд юу хийж байгааг нь асуухад үүнийг аль дээр хийх байсан юм хэмээн түүнийг үнснэ. Үүний дараагаар манай хүн юмаа янзалж байхдаа нөгөө шидсэн үлгэрийн номон дундаасаа нэгэн цаазыг олж харан баярлах бөгөөд энэ нь түүний аавын Сэмд бүх хөрөнгөө өглүүлсэн гэрээслэл байдгийн. Харин үүнийг нь Фиона нуунд арагдуулсан хэрэгээр шалгахтаар болдог.
Мөн хойд эгчнэр нь түүний сургууль элсэх урилгыг нь хогийн савнаас ухан гаргаж ирдэг. Хойд их нь харин түүний зоогийн газарт ажиллан хохирлоо барагдуулахаар болсон байдаг. Мөн Остны аав нь бодлоо өөрчлөн хүүгээ дэмжихээр болсон байдаг нь харагддаг. Харин Картерийн хувьд зар сурталчилгааны салбарт амжилт олж найз охиндоо болсон байдаг. Гэхдээ Шэлбитэй биш, харин сургуулийнхаа дижи охинтой үерхдэг болсон байдیں۔ Сэм Остон хоёр маань хамтдаа Принстонд элсэн орж, аз жаргалаар дүүрэн амьдарч байгаагаар кино маань төгсдөг байгаа.